За намайг Төмөн Үлзий гэдэг гэр бүлээрээ одоо экстрим спорт мотоспорт болон одоо цаана сноуборд за тэгээд дугуй гэх мэт одоо гэр бүлээрээ одоо спортоор хичээлдэг ийм одоо залуу гэр бүл байгаа. Тэгээд манай гэр бүлийн хүнийг болохоор Эрдэнэ Чимэг. За тэгээд манай том хүү, манай баг хүү, тэгээд манай баг охин байна. Энэ зуны аяллыг бол бид нар бол ер нь бол он гараад мэлэрчвтэй төлөвлөж яг цаг нараа бүх юма зохицуулж бол бэлтсэн байгаа. Тэгээд энэ зуны аялал дээр ерөнхийдөө бол мотоспортоор аялах одоо нодлон битэд гэр бүлээр аялсан тийм ээ. Дан ганц мотоспортоор аялахаас гадна яг одоо сноубордыг бас битэд өнгөрсөн жил бас суралцсан учраас сноубордтой хослуулж яаж аялах вэ гэдэг ер нь бол судалгаа юмнуудыг бас аялагч нар туршлагатай хүмүүсээс одоо судалж ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээд мөнх цастай одоо хамгийн одоо хүүхдүүдтэй очиж гулгахад хамгийн тохиромжтой, хамгийн ойрхон очиж болох боломжтой дээр нь одоо цасных нь юу ч гэсэн яг тохиромжтой юу нь болохоор Алтай Таван богдын малчин хайрхныг бид нэр ерөөхдөө сонгоод тийшээ төлөвлөгөө хийсэн байгаа. Тэгээд маршрут нь юу гэхээр ерөөхдөө Алтай Баян-Улгийн аймгийн одоо Цэнгэл сумдах хотын урган нуур руу баг төрхний хүрхрээ үзэж тэндээ бас яг Суран болон мототойгоо одоо хүрхрээ рүү одоо замаар тий жимээр морины жим байх талаар гэдэг мотоциклд явчихдаг тий. Тийшээ гулгах бас одоо нөгөө өвлөөс хойш одоо хүлээсэн төвчээр алдагдаад одоо нөгөө нэг жижигхэн одоо нэг 10-20 метрийн радиустай тийм бас баг төрхний хүрхрээний хажуу талын уулнаас одоо мотоциклтэй гарч гулгасан гэх жишээний одоо нэлээд тийм экстрим аяллуудыг бол хийсэн. Ер нь бол тийм шантрах үе гарахад бол ерөөсөө шууд эрсдэл аюулгүй байдлаар тооцож харж байгаа юм л да. Тэгээд мэдээж одоо боломгүй зүйлийн үйл бол буцхан тодорхой. Гэхдээ ингээд нөгөө одоо дээшээ оргилдоод ирсэн урам зориг автсан. Дээр нь ингээд ирэхэд хүүхдүүд маань бас амарцсан тий. 2 цаг ирээдээ амарцсан. За тэгээд иймэрхүү хэцүү замаар явах нь байна. Ингээд ер нь шууд хүүхдүүдийн нүд рүү ч юм уу хараад хамт явж байгаа хүмүүсээ ингээд харахад бол ер нь тодорхой ойлгомжтой тий. За аялал одоо ингээд энэний цан гарах уу эсвэл одоо буцах уу гэдэг шийдвэр бол нэлээд ойлгомжтойсэн. Тэгээ манай хэд бол ер нь бүгд бол одоо ийшээ гараад аяллаа дуусгах буюу хамгийн гол зорьсон зүйл бол мөнх цастай уулнаас сноубордоор буух зорилго маань байсан учраас тэр мэдрэмжийг одоо авахыг бүгд зорьсон. Тэгээд эрсдлээ тооцоод ямар ч гэсэн зүтгээд үтсэн байгаа. Баг дөрөвний өрхрийн жишээ нь одоо битэд тэр харсан зүгээр нөгөө нуурын хажуу талаас тэр нэг 20 м радиустай цасыг харцаа. За тийшээ одоо мотоциклтэй гарна морь явдаг гэж ингээл гарахад нэлээд тийм уулын төргөн урсгалтай гол за өвдгөр татах жишээний тэрэн дээр бол сураана одоо жишээ нь шууд усан дундор тэгээ түрээд гарах жишээний маш төргөн урсгалтай гол байсан. Тэгээд хүүхдийн мотоцикл бол ягаад ч гарах боломжгүй байсан тий. Хүүхдээ үүрж гаргаад мотоциклын одоо хоёулаа гуруулаа ингээд дамжлаад гарах жишээний тэгээд маш их тийм эрсдэлтэй. Дээр нь одоо сураантай бол яг хуу том хүмүүс бол ингээд түрээд түлхээд унах газар нь одоо бууч түрээд түлхээд гарчдаг. Хүүхдийн хувьд бол одоо бидний авж байгаагаас илүү тийм одоо ачаалал зориг тийм зүйлийг авсан тийм аялал байсан болов. Энэ бол яг ингээд аялал юу бол одоо надад нэлээд тийм жоохон дуурсан ч баг үлддэг юм шиг санагддаг. Одоо би зүгээр ингээд гараад хуусаа аялчихна гэхээр ер нь нэг тийм аялах сэтэл төрдөггүй. Тэгээд миний хувьд болохоор ер нь бас нөгөө зүгээр сууж чаддгүй болохоор дээр нь одоо мэдээж шин зүйлийг одоо зориглоод шин гэхээс илүү яг зүгээр жоохон экстрем буюу одоо жоохон эрсдэл өндөртэй. Дээр нь одоо цаг зав маш багатай тий. Байнга л одоо энэ олон мотоцикл хэрэглэл юмнуудтай дээр нь гэр бүлээрээ бага насны хүүхдүүдтэй явна гэдэг бол ерөөсөө амралт биш баг завгүй тийм аялал төлөвлөгөөтэй болчдөг л доо. Тэгээд хүн дуртай зүйлээ хийснээрээ бол тэр бол жинхэнэ утгаараа амралт болдог. Гэр бүлийн одоо спорт заавал одоо энэ мотоспорт, экстрим спорт гэлтгүй ер нь бол одоо гэр бүлээрээ одоо ундаг дугуйнах ч юм уу тий аль болох дуртай зүйлээ хийж гэр бүлдээ цаг зарцуулна гэдэг нь нэгэсэндээ одоо өөрийнхөө хобби сонирхлыг ч гэсэн хөгжүүлж байгаа. Хоёр дахь юм бол гэр бүлдээ ч гэсэн цаг завыг маш их гаргаж байгаа. Одоо залуучууд бол ер нь найз нөхдөдөө нийлээд наригдсан гэж одоо явахаасаа илүүтэйгээр гэр бүлдээ цаг зав гаргаж
одоо хобби сонирхлоо нэг болгоод энэ олдож байгаа цөөхөн амралтын өдрүүд, цөөхөн одоо чөлөөт цагаа гэр бүл хобби сонирхолтойгоо одоо уялдуулаад ингээ явчих юм бол маш их тийм оновчтой одоо нэг сумаар хоёр цуулаа буудна гэж хэлж болно тийм ээ.